Дэлхийн дээрэмчдийн дай Холливуудын кино найруулагчдын дуртай зүйл байсаар ирсэн. Загалмайлсан эцгээс эхлээд Goodfellas кино хүртэл үзэгчид хэдэн 10 жилийн турш гэмт бүлэглэл тэдний зохион байгуулалттай гэмт хэрэгт авцаар ирсэн билээ. Кино, телевизүүд заримдаа гэмт бүлэглэлүүдийг алдаршуулдагч эдгээр гэмт хэрэгтнүүд нь онц ноцтой, маш хэрцгий, аюултай байдаг тул энэ хэрэгтнүүдийг олонний дунд шүтээн болгож болохгүй билээ. Би өнөөдөр та бүхэндээ дэлхийн өнцөг болон бүрт байрлах хамгийн аюултай 10 гэмт бүлэглэлийн талаар сэрэмжлүүлэх үүднээс хүрэхээр бэлтгэсэн байна. Ингээд гол яриандаа орцгоё. 10 дугаар чигссэн томоохон хэмжээний гэмт бүлэглэл бол монголчуудын мотоциклийн клуб. Монгол ахын дүүс буюу Монгол үндэстэн гэгддэг Монгол мотоциклийн клуб нь олон улсын хууль бус мотоциклийн клуб юм. Анх 1969 онд Калифорний Монтебелло хотод байгуулагдсан тус клубын төв нь өмнөд Калифорнид байрладаг бөгөөд Америкийн нэгдсэн улсын хэмжээнд нийт 14 мужид олон улсын хэмжээнд 11 улсад салбартай томоохон хэмжээний гэмт бүлэглэл. Сүүлд Америкийн нэгдсэн улсын цагдаагийн байгууллагын гаргасан судалгаагаар энэ клубэд 2000 орчим байнгын гишүүд байгаа гэж тооцоолсон. Энэ бүлэглэл нь тамийн сахиусан тэнгэрүүд, бандидос, хууль бус харийн шашинтнуудын дараа жигсдэг дэлхийн 5 дахь томоохон хууль бус байкер клуб юм. Монголчууд мотоциклийн клубыг Америкийн нэгдсэн улсын хууль зүйн яам, Австралийн холбооны цагдаа, Европол зэрэг байгууллага зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл гэж тодорхойлсон байдаг. Тэдний түүхээс товчхон дурдвал 1969 оны 12 дугаар сарын 5-нд Калифорни мужийн Монтебелло хотод монголчуудын мотоциклийн клуб анх байгуулагдсан. Энэ клуб нь 10 үүсгэн байгуулагч гишүүнтэй байсан бөгөөд ихэнх нь Вьетнамын дайнд явж байсан ахмад ажилт байлаа. Энэ бүлэглэлийн анхны ерөнхийлөгч Луис Костелло гэгч нь энэ клубыг Чингис хаан болон Монголын эзэнт гүрнээс санаа аван нэрлэсэн байна. Энэ байкеруудын клуб нь шоронгийн ялтнуудыг, ялангуяа Сан Луис Обиспо дэх Калифорни эрэгтэйчүүдийн шоронгийн хоригдлуудыг игнэндээ илсүүлснээр монголчуудын гишүүдийн тоо улам бүр нэмэгдэх болсон. Байгуулагдсанаас хойш 10 жилийн дотор тус клуб нь Лос Анжелес, Сан Габриэлийн хөндий, Сан Фернандогийн хөндий, Лонг Бич, Сан Диего, Бейкерсфилд зэрэг газруудад салбараа байгуулан өргөжин тэлжээ. Тус клубын ураа нь монголоор амьдр, монголоор үх, монголчууд үрд мөнх, цөөн хүний хүндэл хинээс ч бүү ээ. Одоогоор тус бүлэглэлийг томоохон хэмжээний гэмт хэрэг үйлдэхэ болсон гэж мэдэгдсэн ч энэ нь тэдний хар тамхины 8, дээрэм, хүн амьны хэрэг зэрэг өмнө үлдэж байсан олон гэмт хэргийнх нь хар мөрийг өөрчилж чадахгүй юм. 9-р Улаан бригадууд буюу Бригате Россе. Энэ бүлэглэл нь 1970-аад онд Италид хүн хулгайлах, алах, хордлон сүйтгэх ажиллагаа явуулдгаараа алдар нэр нь нэлээд түгэж байсан зүүнний партизан террорист бүлэглэл байлаа. Оргил үедээ улаан бригадууд нь 400-ээс 500 орчим орон тооны гишүүн, үе тусалдаг, мянган орон тооны бус гишүүд, хөрөнгө мөнгө, орон байраар хангадаг, хэдэн мянган дэмжигчдээс бүрдсэн томоохон бүлэглэл байв. Тус бүлэглэл нь голдуу, хар тамхи болон зэвсэг наймаалж санхүүгийн их усүрээ бүрдүүлдэг байж. 1978 онд Италийн ерөнхий сайд Алдо Морог хулгайлж хөнөөсөн хэрэг нь тэдний хамгийн гутамшигт гэмт хэрэг байлаа. Улаан бригадчууд нь зэвсэг тэмцлэр хувьсгалт улс байгуулж Италийг НАТО-гоос гаргахыг ирмэлцэж байв. Тус байгууллага нь 1970-аас 80-аад оны ихэр хорлон сүйтгэх, хүмүүсийн хөдөлмөрийг шулж байгааг зарим үйлдвэрчид, үйлдвэрийн эзэд, банкирууд, улс төрчид мөн нэр хүндтэй хөрөнгө оруулагчдыг хулгайлах хөнөөх зэргээрээ алдар нэрээ олж авсан. 1974-өөс 1988 оны хооронд улаан бригадчуудын гэмт хэргийн уршгаар бараг 50 хүн амь үргэцсэн гэсэн тооцоолол байдаг. Олон улсын аюулгүй байдал хамтын ажиллагааны төвийн мэдээлснээр Бригате Россе нь өргөн дарахсан террорист бүлэглэл байсан. 8 дугаарт Ла Коса Ностра буюу Сицилийн маф. Энэ маф нь Сицили аралд ирэх гэмт хэргийн нийгэмлэг юм. Энэхүү гэмт хэргийн бүлэглэл нь 19-р зууны дунд үед эд хүчээ авсан томоохон маф байлаа. Тэдний үлддэг байсан гол гэмт хэрэгүүд нь дээрэмдэх, хулгайлах зэрэг байлаа. 1876 онд Леополдо Франчетти Сицилийн мафийг хүчирхийллийн салбар гэж тодорхойлсон. Тухайн үед Сицилийн ард иргэд бие биедээ үл итгэх хандлагатай байсан тул өөрсдийн бизнесийн харилцаанд Сицилийн мафийг татан оруулж тэдэнд мөнгө төлөн өөрсдөө хамгаалтандаа байнга авдаг байсан. Сицилийн маф нь цагдаа нар шиг олон нийтэд үйлчилдэггүй, харин зөвхөн тэдэнд мөнгө төлсөн тодорхой үйлчлүүлэгчдэд л үйлчилдэг байсан. Тухайн үед энэ мафад мөнгө төлсөн тохиолдолд хууль бус хүчирхийллийн аргаар өрсөлдөгч талынх нь бизнесийг булгааж өгдөг үйлчлэл үзүүлдэг байж.
Сицилийн мафийн үндсэн үйл ажиллагаа нь гэмт хэрэгтнүүдийн хоорондын маргааныг шийдвэрлэх, тэднийг бие биенээ хуурам эхлэхээс сэргийлэх, хууль бус гэрээ хэлцээрийг зохион байгуулах, үүн дээрээ хяналт тавих зэрэг байсан. 7 дугаарт латин хаадууд гишүүдийнхээ тоогоор дэлхийн хамгийн том гэмт хэргийн байгууллагуудын нэг гэж нэрлэгддэг латин хаад нь 1954 онд Чикаго хотод байгуулагдсан. Бүлэглэлийн анхны зорилго нь гишүүдэд чадваржуулах, амьдралын чанарыг сайжруулах явдал байсан ч яваанда дарангуйлагч засгийн газрыг унгаж 3 дахь ертөнцийн бүх хүмүүсийг өөдрөг болгохын тулд испанчуудыг нэгтгэх болж өөрчлөгдөжээ. Энэ бүлэглэл нь 31 мууж улсын 158 хотод үйл ажиллагаа явуулдаг томоохон бүлэглэл юм. Латин хаад нь Суриноос Нортиноос нарын дараа ордог Америкийн нэгдсэн улсын хамгийн том Испани гудамжны бүлэглэл юм. Тэдний хамгийн олон гишүүнтэй бүлэг нь Америкийн нэгдсэн улсад байдаг. Зөвхөн Чикаго хотод л гэхэд энэ бүлэглэл 25,000 гаруй гишүүнтэй гэсэн тооцоолол байдаг. Тэд голчлон марихуан, кокаин, героин, фентанил зэрэг олон төрлийн мансууруулах бодис зардаг байна. 6 дугаарт Крипс. Крипс бол 1960-70-ад оны үед Лос Анжелес хотод байгуулагдсан Америкийн томоохон гэмт бүлэглэл юм. Тус бүлэглэл нь хар тамхи, дээрэм, хулгай, хүн амны хэрэг хийдгээрээ алдартай. Тэдний өөрсдийн өрсөлдөгч болох The Bloods бүлэглэлийн эсрэг хийсэн дайн нь тэдний нэр хүндийг Америк даяар улам нэмэх болсон. Крипс нь 40 гаруй мужид үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийт 20,000 гаруй гишүүнтэй. Крипс болон Bloods хоёулаа Америкт хамгийн харгас бүлэглэлүүдийн нэг гэж тооцогддог. Крипсийг үүсгэн байгуулагч гишүүн Кертис Моро цэнхэр бандаг анх цэнхэр Левайс цэнхэр цамцын хамт хослуулан өмсдөг байжээ. Морог 1973 оны 2 дугаар сарын 23-нд буудуулж хөнөөгдсөний дараа түүнд хүндэтгэл үзүүлэхийн тулд Крипс бүлэглэлийн тэр аяараа цэнхэр баандаа өмснөөр энэ цэнхэр баандаа нь явандаа Крипсийн бэлэг тэмдэг болжээ. Ингэж явсараагаад 1978 он гэхэд Лос Анжелес хотод Крипс гэж нэрлэгддэг 45 бүлэглэл бий болж энэ бүлэглэл нь Америк даяар улам хүчээ авч эхэлсэн. Тэд марихуан, амфетамин үйлдвэрлэлээр Америкийн нэгдсэн улсад толгой зогтдог байсан. 1979 оны 8 дугаар сарын 9-нд Вашингтон хотод Westside Cripsийн гишүүн Уильямс буудан хороогдсноор Крип бүлэглэлүүдийн хоорондын тэмцэл эхэлсэн гэж үздэг. Ингэж явсараагаад 1980 он гэхэд Крипс даяараа өмнөөс хамуунтай болж бие биенийхээ эсрэг дайцснаар энэ бүлэглэлд ерөнхийдөө энэ бүлэглэлийн хүч чадал маш ихээр суларсан байна. 5 дугаарт Оросын маф. Оросын маф буюу Братва бол зөвлөлт холбоот улсаас гаралтай зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн нэгдэл юм. Оросын маф хар тамхи, буу зэвсэг, мөрийтэй тоглоом, хар алт болон хүний 8-ны гэмт хэрэг үйлдэг гэдгээрээ алдартай. 2002 оны байдлаар Оросын маф 160,000 орчим эмэгтэйг худалдсанаараа жилд 7 тэрбум орчим $, ашиг орлого олсон байна. Тэдний гэмт хэргийн хүрээ үндэсний хил хязгаарыг давж ялангуяа зүүн Европ, Лондонд хүчийг авчээ. 2012 онд Оросын мафад харьяалалтай 6,000 гаруй бүлэг байснаас 200 гаруй нь дэлхийд даяар тархсан байна. Оросын мафийн гишүүд нь шоронгийн хуучин ялтнууд, авилга авсан албан тушаалтнууд, бизнесийн удирдагчид, дээд зиндааны хүмүүс ямар нэг байдлаар Оросын мафийн удирдагчтай нэг нутаг гэсэн хүмүүсээс бүрдсэн. Оросын маф нь бүтэц зохион байгуулалтын хувьд Италийн гэмт хэргийн бүлгүүдтэй олон талаараа төстэй бөгөөд ижил төстэй загвараар ажилладаг. Энэ хоёр бүлгийн гэмт хэргийн үйл ажиллагааных нь хэлбэр ерөнхийдөө ижил. Олон нийтэд танигдсан Сицилийн маф нь Орос дахь эртний гэмт хэргийн бүлгүүдийг мафтай төстэй байгууллага болоход нь түлхэц өгч, эцэст нь Оросууд өөрсдийн хувилбарыг бий болгож чадсан гэж үздэг. Зөвлөлт холбоот улс задарснаас хойш Орост улс төрийн авилга, зэвсгийн борлуулалтыг хэмжээгээр өргөжин хэлсэн нь төрийн олон албан тушаалтнуудыг Оросын мафад нэгтгэх боломжийг олгосон байна. Оросын мафийн бүлэглэлүүд мөн зөвлөлт холбоот улсын цөмийн хөтөлбөрөөс хулгайлагдсан ураны худалдаа, хүний 8 зэрэг ноцтой гэмт хэрэгүүдэд оролцдог байжээ. 4-р Синалов картел. Синалов картел буюу Гусман Замбатагийн холбоо нь олон улсын зохион байгуулалттай гэмт хэргийн хамгийн том төлөөллүүдийн нэг. Мексикийн Синалов мужийн Куликан хотод төвтэй тус картел нь хар тамхины хууль бус 8 мөнгө угаах чиглэлээр мэргэжсэн. Энэ картел нь Америкийн нэгдсэн улсын эрх баригчдын баривчилгаанаас сүрдэн Гвадалахара картел задран олон өөр жижиг бүлэг болсны дараа үүссэн. Тэдний жилийн орлого нь 3 тэрбумаас 39 тэрбум долларын хооронд байна. За түүхээс нь багахын дурдвал 1960-ад оны сүүлээр Синалов мужид Педро Авалис Перез үүсгэн байгуулсан уг картел анх Америкийн нэгдсэн улсад марихуаныг хууль бусаар нэвтрүүлэхэд гол анхаарлаа хандуулж байлаа.
Хар тамхиа хууль бусаар хил дагуулахын тулд тэд нисэх онгоц ашигласнаар уг гартел урьд хожид байгаагүй томоохон хэмжээний хар тамхины 8-ны үндэс суурийг тавьжээ. Галлардогийн удирдлагын доор энэ гартел 1980-ад оны үед Америкийн нэгдсэн улсын хил дагуух Мексикийн хар тамхины 8-ны ихэнх коридорыг хяндаг байв. 1990-2000-ад оны үед Синалдо гартел нь Ховкин, Эл Чапо, Гузман, Смайл, Эл Майо, Замбата зэрэг зүтгэлтнүүдийн удирдлагын доор үйл ажиллагаагаа ихээхэн өргөжүүлж, өрсөлдөгч гартелууд болон Мексикийн засгийн газартай харгас хэрцгий мөргөлдөөнд томоохон тоглогчийн хувиар оролцож байсан. Энэ бүлэглэл нь кокаин, метамфетамин, героин зэрэг хар тамхины багцаа төрөлжүүлж, хар тамхины 8-анд давмгайлах байр сууриа улам бэхжүүлсэн. Олон жилийн турш хууль сахиулагчид тэдний хид хідэн нуувчийг илрүүлэн олон удаа баривчлахаа явуулж хар тамхиудыг нь хураан авч байсан ч тэд зогсоогүй. Америкийн нэгдсэн улс болон Мексикийн хилийн шалгалт улам чангарч тэд хар тамхины 8-аагаа өмнөх шиг хийж чадахгүй болсон болохоор картел үйл ажиллагаагаа ахин үргэлжлүүлэхийн тулд Америкийн нэгдсэн улс Мексикийн хилийн доорх хонгил ашиглах болж хар тамхины худалдааныхаа аргыг улам нарийсгасан байна. Энэ картел дэлхийн олон улсад үйл ажиллагаагаа явуулдаг боловч үндсэндээ Мексикийн Синалау, Бага Калифорниа, Дуранго, Сонаро, Чихуахуа мужуудад голдуу төвлөрөн үйл ажиллагаагаа явуулсаар байна. Америкийн нэгдсэн улсын тагнуулын байгууллага нь энэ картелийг дэлхийн хамгийн том, хамгийн хүчирхэг хар тамхины 8-ны байгууллага гэж үздэг бөгөөд магадгүй энэ картел нь Пабло Эскобарын Колумби Медилийн картелээс илүү аюултай бүлэглэл байж магадгүй юм. 2023 оны байдлаар энэ картел нь Мексикийн хамгийн том хар тамхины картел хэвээр байна. Тэдний нөлөө Мексикээс давж Америкийн нэгдсэн улс, Латин Америк, Филиппин хүртэл үйл ажиллагаанд хэлсэн. Энэ картелийн гол удирдагчдыг баривчилсан ч Синалау картел нь Америкийн нэгдсэн улс болон дэлхийд даяарх хар тамхины эрэлт хэрэгцээтэй холбоотойгоор өнөөдрийн хүртэл тэд олон улсын хар тамхины 8-ны чухал тоглогч хэвээр байсаар л байна. 3 дугаарт Якуза. Өнөөдрийн байдлаар Якуза нийт 80,000 гаруй гишүүнтэй. Дэлхийн 2 дугаар дайн дуусны дараахан байгуулагдсан уг бүлэглэл нь өөрсдийгөө Нинкой Дантай гэж нэрлэдэг бөгөөд эрхэм зоригт байгуулах гэсэн утгатай. Тэд барилга, үл хөдлөх хөрөнгө, шантаач, дээрэм, биеийн үнэлт зохион байгуулах, өндөр хүүтэй зээл өгөх, тэрч байтугай хүний 8-аа хийдгээрээ мэргэжсэн. Якуза нар мөн нэр хүндтэй бизнесмэнүүд болон хэд хэдэн улс төрчдийн алхад холбогдож байсан. Якуза ёс суртахууны хатуу дүрм журамтай зохион байгуулалттай бүлэглэл бөгөөд Юбицүмэ эсвэл зүүн хурууга тарих зэрэг уламжлалт бус зан үйлээрээ алдартай. Якузагийн гишүүдийг тэдний луугийн шивээс барууны хэв маягийн хурц костюмаар нь таньж болдог. Якуза оргил үедээ Японы хэвлэл мэдээллийн хэрэгсэлд томоохон байр суурь эзлэн олон улсад ч тэдний үйл ажиллагаа нь өргөжин тэлсээр байв. 1963 онд Якузагийн байнгын болон орон тооны бус гишүүдийн тоон дээдсэгтээ хүрч 184,100 болж байсан. Гэсэн хэдий ч Японы засгийн газраас тэдний эсрэг хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа болон хуулийн эрх зүйн орчноос нь болж энэ тоо жил ирэх тусам буурсаар байгаа нь баярлалаа штэ. 1991 онд үндсэн 63,800 гишүүн, орон тооны бос 27,200 гишүүнтэй байсан бол 2023 он гэхэд ердөө 10,400 байнгын гишүүн, 10,000 орон тооны бос гишүүнтэй болсон байна. Якуза залуучууд нэгдэхэд тийм ч хялбар биш болсон учраас тэдний гишүүдийн нас хөгшрөн нийт гишүүдийнхэн талаас илүү хувь нь 50 болон түүнээс дээш настай гэсэн статистик бий. Якуза одоо хүртэл янз бүрийн гэмт хэргийн үйлдэлүүдийг хийж байгаа бөгөөд Японы олон иргэд эдгээр хүмүүсийн аюул занал хийллээс нь имээсээр л байна. Японы засгийн газраас Якузагийн орлогыг хааж тэдэнд нуугдуулах гэмт хэргийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой олон хууль тогтоомжийг баталсан ч өнөөдөр Японд Якуза дэлсхийг хатуу хоригдсан хууль байдгүй байна. 2 дугаарт MS-13. MS-13 буюу Мара Салватруча бол 1980-ад онд Калифорни мужийн Лос Анжелес хотод үүсгэн байгуулагдсан олон улсын гэмт хэргийн бүлэглэл. Уг гэмт хэргийн бүлэглэл нь Лос Анжелес орчмын бусад гэмт бүлэглэлээс Сальвадорын цагаачдыг хамгаалах зорилгоор байгуулагдсан. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр энэ бүлэглэл илүү уламжлалт гэмт хэргийн байгууллага болон хувирчээ. Энэ бүлэглэл нь хар тамхи, хүний 8, биеийн үнэлэлт, хүн амны хэрэг, банк дээрэмдэх зэрэг гэмт хэрэгүүдээр гарчсан Америкийн хамгийн харгас бүлэглэл гэж нэрлэгддэг байна. MS-13 нь Төв Америк, Канадад даяар дарахж нэр хүнд нь улам төвөх болжээ. MS-13-ын олон гишүүдийг 1992 онд Сальвадорын иргэний дайн дуусны дараа Сальвадороос албатан гаргаснаар MS-13-ыг Төв Америк даяар тархахад хүргэснээр тэдний үйл ажиллагаа илүү олон улсууд руу хандах болжээ. Одоогоор тус бүлэглэл Америкийн нэгдсэн улс, Канада, Мексик, Төв Америкийн олон мужид идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа асар том гэмт хэргийн бүлэглэл юм. Тэдний бүлэглэлийн гишүүдийнх нь ихэнх хувь нь Сальвадорчууд байдаг байна.
За энэ жагсаалтын 1-р твичигдсэн дэлхийн хамгийн аюултай гэмт бүлэглэл бол Меделийн картел. Меделийн картел нь Колумби Меделийн хотоос гаралтай Пабло Эскобарын үүсгэн байгуулж удирдсан өндөр зохион байгуулалт бүхий Колумбийн хар тамхины бүлэглэл террорист байгууллага юм. Тэд мөн Колумби авилгалд идэгдсэн албан тушаалтнуудыг ахуулдан өөрсдийн хуулиас гадуурх гэмт хэрэгээ таатай хийх боломжоо үүсгэсэн гэдгээрээ алдартай. Картел нь Америкийн нэгдсэн улсын засгийн газрын эсрэг байнга тэмцэж, Эскобарын тушаалаар Америкийн нэгдсэн улсад аллах хүчирхийллийн терроризмыг үлддэг байлаа. Цаг хугацаа явсаар хар тамхины эзэн гихдэг Пабло Эскобар хар тамхины ертөнцид нөлөөгөө алдах болж удалгүй цагдаа нартай буудалцах үедээ амиа алдснаар энэ бүлэглэлийн төгсгөл ерөнхийдөө ирсэн гэж хэлж болно. Эскобарын энэ картел дах гол хамтрагч нь түүний үеэл Густаво Гаверия байсан бөгөөд тэрээр картелийн тээвэрлэлтийн ихэнх зохицуулт кокаин худалдаалах зам, олон улсын хууль бус 8-ны сүлжээний ерөнхий бөгөөд наривчилсан логистикийн асуудлыг хариуцдаг байсан. Энэ үед Меделийн картел дангаараа дэлхийн кокаины 80-аас доошгүй хувийг хангадаг байжээ. 1976 оноос Меделийн картел кокаиныг хууль бусаар хил давуулах болсноор энэ үйлдэл нь тэднийг маф маягийн байгууллага болгох жинхэнэ эхлэл нь болжээ. Үйл ажиллагааныхаа оргил үед Меделийн картел 7 хоног бүр олон тонн кокаиныг дэлхийн бусад улс орнууд руу хууль бусаар нэвтрүүлснээр өдөрт 200 сая, жилд тэрбумаар ашиг олдог байжээ. 1980-ад оноос Меделийн картел тухайн үеийн өөрсдөө хамгийн том өрсөлдөгч болох Кали картел хэмээх хар тамхины 8-ны олон улсын байгууллагаас 3 дахин их кокаин хууль бусаар хил нэвтрүүлдэг болсноор энэ бүлэглэл дэлхийн хамгийн том хар тамхины 8-ны синдикат гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдөж эхэлсэн байна. Меделийн картел болон Пабло Эскобарын хар тамхины ертөнцийн хаанчлал нь өдий хүртэл домог мэт яригцаар. За ингээд энэ удаагийн дугаар маань үүгээр дуусч байна. Та бүхэнд хэрвээ манай суугийн бичлэгүүд таалагддаг бол лайк болон subscribe ядарч манай суугийг дэмжээрэй. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.